За 100 дугаар. Өнөөдрийн дугаарт болохоор манай эртний монголчууд гэх юм уу те эртээр үеийн монголчууд хүн болон амьтны ген сайжруулалтыг хийдэг байсан талаар тэр дундаа морь жил гарч байгаатай холбогдуулаад адуун дээрх гений сайжруулалт, Монгол адууны онцлог, тэгээд алтан устай байлтахад Монгол адуу ямар үүрэг гүйцэтгэсэн, хүний генийг сайжруулах те ялангуяа монголчуудын ген бас сайн байгаад гэдэг нь ямар учиртай юм гэдэг агуулгаар яригдах байгаа. За өнөөдрийн энэ агуулгыг өргөц цадиг тамга дээрх Хабуул хааны ярианы хэсгээс бэлтгэсэн байгаа. Хабуул хаан ч одоо хамаг Монголыг үндэслэгч буюу одоо өмнө нь овог хотгууд ингээд тус тустай хантай байсан, хаан биш, хаан шүү, нэг аатай хантай байсан. Тэнгүүд энэ нөхдүүд нийлээд дундаасаа нэг удирдагчийг сонгодог тийм систем рүү шилжсэн үе байгаа байхгүй юу? Хамаг Монгол гэдэг маань. Тэр одоо удирдагч нь Хабуул хаан байсан гэсэн үг. Одоо Америкийн нөгөө мужууд шиг гэсэн үг шүү дээ. Мужууд өөрсдөө захирагчтай дундаасаа нэг ерөнхийлөгчтэй бас те нэг сонгодог яг тэрэн шиг тийм системд орсон үе юм бэлээ. Хабуул хаан хангалттай хүн ардынхаа аж байдалтай өөрөө бол хангалттай танилцж амжаагүй байсан үе юм байна л да. Өөрөөр хэлбэл хамгийн дорой буруу өрхтэйгээ учирч байгаагүй. Тэдний амьдралд хошуу дөрөнч гэж ер нь өөрөө төсөөллөөгүй явж исэн үе юм байна. Ингээ явж байхад манай хүрээ бүл рүү бараг 20 жилийн өмнө Чонсын бүлд хамаардаг байсан ч өмнөд хиллээр нутаглаж байгаад алга болж онгуудын харайт болсон бухаа гих адуучин бүл нүүж ирсэн гэж байна. Тэднийг бид өхөж гэж тооцож байсан. Үхсэн гэж тооцсон байсан чинь хүрээд ирсэн байх нь. Гів гинэт нэг бүл хүлээн аавна гэдэг чинь бас бэрхээ гэж байна. Хаанаас гарч ирүү хаагуур нутаглаж байв. Миний харайт байгаад яагаад салаад нүсэн. Эргээд яахан нийлэх болов гэд элдв учиг хайж асуух хэрэгтэй боллоо. Цэрэг дайны татлагаас танаа бүл яагаад дутааж байв? Адуу мал яагаад өгдөггүй байв? Алба яагаад хашдаггүй байв? Гихчлэн их учиг гарна шүү дээ. Тэр бухаагийнх гих өрх урд 10 өрх толгойлж дайнд оролцдог байсан ч ялагдал хүлээгээд ер нь энэ төрлийн дайн самунд манай өрх өгөөрөн сүйтгэн гэж толгой мэдээд 100-ын даргаасаа дутааж 3 ирээрээ буюу 10 айлаас 7 бүл нь өөд болсон гэсэн үг гинэ. Хулан дагаад нүч гсэн юм байна. Ингэж хулангийн сүрэг дагаж хүн амьтнаас дайжин нүхтэй хулан галын утаа униар аргал хумуулын үнрээс дайждаг учраас хөлтөн таацуулж явхдаа ерөөсөө гал хэрэглэлгүй 20 жил түүхий хатаасан мах идэж амьдарсан байгаа юм гинэ. 20 жил гал түлээгүй байх нь шүү дээ. Хулангийн сүрэг чи одоо нэг утаа униараас хол байдгийн гинэ. Аргал хумуулын үнрээс тэгээд гал түлээгүй гэхэр чин одоо өвөл яадаг байсан гэсэн үг. Говийн нутгаар байсан болохоор дулаахан байсан болов. Ямар ч байсан л ерөөсөө гал түлээгүй түүхий хатаасан мах идэж амьдарсан байх нь шүү дээ. За тэгээд хулан хүнтэй ойртдоггүй гинэ. Бүлийн нутаг руу очихгүйч ус дагаж амьдрах учраас хулангийн мөр дагахад хүн нийгмээс дутааж аж төрж чадна гэж ухаглаад зөвхөн адуун сүргээ авч нүдэлжээ гэж байна. Ингэж амьдрах зураа өмнөд хилийн зураглалыг зурж урд бид хөл тавьж байгаагүй говийн булаг шандуудыг бүртгэсэн байваа. Мөн онгууд зөрчдийн нутаг хүртэл орж үзэж хүн төмөнд баригдахгүй хулан лугаа адил явж аж төрж байжээ гинэ. Гэтэл тэр жил хулан гинт хүн бараадаад хэрлэнгийн хөвөөрөө нүдэлсэн нь их зуд ойртож байгаа тэмдэг тул бэрхийн цаг ирлээ. Намрын хэрэг буухаас өмнө та нэгийг бодно биз. Нэгэнт хулан хүнийг бараадсан учраас мөн дагаад ирлээ гэсэн айлтгалыг бухаа өчөөд манай бүлд хамаарахын тулд өөрийн 20-од жил нүүсэн хулангийн жимийг газарчлан зурж зөрчид рүү орох бидний мэддэггүй говийн жимүүдийг тодолсон тэмдэглэгээ надад барьваа гэж. Нэг бэрхэн тэр жимд нэг уснаас нөгөө усанд хүрэхийн тулд 4 хоног явхаар мөчлгүүд ихтэй байлаа. Дайнд бол 2 хоногт ус дайралтах ёстой гэж үздэг. 4-өр бол дэсэхгүй гэдэг ч тэр айл 2 битгий хил 4 хоногоор дэсэж үлдэж амьдрсан амьдралын гэрч босно нь миний хувьд дайны маш их давуу тал бүхий мэдээ байлаа гэж. Би үүнийг ашиглах ухаанаа шууд олоогүй гэвэл зөв. Гэхдээ энэ жимийг ашиглаж болох үс гэсэн байдлыг сэрж байсан юм. Тийм ч учраас тэр жимээр ляв болон зөрчид улс руу мэдэгдэлгүй явах цөөн бүл цэргийг удирдах явж болох ч их түмэн цэргээр явна гэдэг бэрх байсан. Дайнд газар зүүн байрлалын нарийн судалгаа маш их давуу талыг өгдөг. Бүгдийг мэддэг болсон замаас илүү мэддэгдэмгүй замаар явбал гиндүү довтлогооныг хийж болно. Гэхдээ тэр булаг шандны байрлал бол 3 түмэн цэргийг даахгүй усан байдалтай байсан нь зөрчид рүү цэрэглэн шууд дайтах аргагүй байлаа. Энэ их онцлогтой өрх манай сонирхлыг ихэд татаад бүллэн бус дангаар аж төрөх Монгол түмний эрэлт бие хатсан гэж.
Тэнд их нууц байна. Байгалийн, жимийн, идэж ууш, туурын гээд чухал мэдлэг байна гэж бодлоо. Дээрэс нь бас нэгэн давуу тал нь тэдний авчирсан 20 дазраг адуу байсан. Миний муу хүндийг тэр адуун сүргэн дүүргэж байсан шүү. Хаан хүнд ч байхгүй их адуу. Тэр их адуун шандас сайтай, сорлог үстэй, хөлийн уужмыг нь харахад багтаад барахгүй ч хүн ойртолохгүй яг зэрлэг амьтад. Ерөөс хідэн үе тэр азраг адууг гаршуулаагүй мэт. Тэгээд тэр адууг гаршуулна гэдэг манай бүлийн бярыг барлаа. Эмнэг сурахтаа соёолын гинж барахгүй байсан шүү. Тэгэхээр нь адуун сүрэгтэй нийлүүлээд 2 жилийн дараа даагнаас нь сургаж ирсэн дээ. Бидний давжаа хавчих хөлтэй даац байдал муутай адууны чанар эмнэг азаргуутай нэгдснээр их хүчтэй болсон. Үр түл даа гатал төмөр хөөтэй 2 хүмүүнийг даах чансаатай байлаа да. Тэдний үр түл нь яах нь дааг хэрнээ төмөр хөө хуягтай 2 хүнийг бүр даах чадaltaй байсан гэж. Энэ чи баг юу юм? Илжигчин хамгийн чадaltaй гэдэг үглөө тий. Морь хэрнээ дааг нь юм чадaltaй байсан байх нь шүү дээ. Энэ адуун сүрэг их насанд хүрээд ирэхин цагт бид чинь тэр 4 хоногийн боломжгүй гэдэг айныг хийж болох юм байна гэдэг хүлээлттэй болсон гэж байна. Тэгэхээр дайны үед яах нь тэр олон цэргийг ундаалах устай байхын тулд 2 хоногийн газарт заавал ус байх ёстой болж таарж штэ тий. Тэгтэл яах нь морины чанараа сайжруулснаар 4 хоногийн боломжгүй гэдэг айныг бол хийх боломжтой болж ирж байгаа гэсэн үг юм байна. Хабул хааны цэргүүд ийм хүчрхэг унаатай болж байна л гэсэн үг юм байна. За 40-од нас гарсны дараа ялалт байгуулад байсны ганц нууц нь энэ гэж байгаа байхгүй. Тэрнээс өмнө ихэнхдээ ялагдсны учир ч бас энэ байгаа юм аа гэж. Нэг талдаа чадварлаг Киданы жанжид үгүй болсон нь надад давуу тал болсон ч гэлээ бүрэн усыг сүрдүүлж чадах хэмжээтэй ялалт байгуулах их суурийг энд атгаж байсан гэж байгаа. Ингээд бодлоо. Нэг ийм өрх байгаа юм чинь энэ уудам нутагт хаана өөр ямар шид оршин вэ? Цаашлаад ийм сул ардуудыг олж авахсан гэсэн хүсэл давтаж мөн яагаад ийм сул ардууд гардгийг ухаглан мэдхийг хүснэ? Цаашдын засгаа бодох бас нэг хөг болж байлаа гэж. Мөн ийм дураар толгойгүй байх дуртай, толгойгүй байхын тулд галыг хүртэл орхиж чадах Монгол хүмүүнийг яаж төр сүлдэнд нь мөргүүлдэг болох вэ гэдэг асар том ухаан надаас шаардагдсан. Би бухаг төрийн сүлдэнд мөргүүлэх гээд лавч чадахгүй. Тэр чин төрийн сүлдийг уландаа гიშгэж төрөөс зогтож төмнөөс зогтохдоо болсон хоолыг хүртэл дүтгэлзүүлээд өөрийн амьдралыг үнэд үтсэн хүн шүү дээ. Түүнд би ямар ч ухаалаг баатарлаг түүх эд хөрөнгө өгөөд түүний энэ чөлөөт байдлыг барьж чадахгүй. Бохоо бол байгалийн хүн. Мань хоёр бүх барилдаад би тэр байгалийн хүнийг нэг ч удаа давж байгаагүй юмдаг. Энэ зэрлэгийн чинь хүүн тэр сохор цагаан шүү дээ гэж нөгөө овоо онготыг хэлж байгаа байхгүй юу? Овоо онготын аав нь гэсэн үг. Бохоо гэдэг энэ хүн аавнах нь шүү дээ. Тэгээд багада нөгөө овоо чинь хэрээнд нөгөө нүдээ тоншуулаад сохорцсон. Тэгэнгүүт нь хонхтонд аваачаад өгсөн байгаа байхгүй. Багад нь хариуцуулаад өгсөн. Тэгээд өөрснөө айх нь гом мовоор ингээд нутаглаад явж исэн байх нь шүү дээ. Тэгээд буцаад их зуд болно гэж үзээд буцаж хабул хаан дээр хурж ирсэн байх нэ. Тэгээд яаж энэ зэрлэгсэн хүнтэй уулзраа олсон юм бэ гэсэн чинь Бухаа намайг хаан гэж юусоо ойлгохгүй. Ёстой замбраагүй харц. Ягаад ч хүндэтгэл сураагүй нэг амьтан байгаа юм да. Ядаж байхад Бухаа хүний нэр тогтоодоггүй. Хөөй л гэдэг том толгойтой амьтантай байсан шүү. Надад сайхан байсан. Яг л хүнээрээ хөгжилтэй, жаргалтай байсан да. Хуурмаг зүйл байхгүй. Хүн мөн чанараараа байх шиг сайхан зүйл хаа байх вэ? Шулуухан хэлэхэд адуунд нь шүлэнгдчихсэн юм аа гэж байна. Ямар тач өөр их болгоно гэж бодсон доо. Эцэг адуу тэндээс авна гэдэг гайхалтай. Айда ямар сайхан амтан байсан гэж бодож байна. Тэнгэрийн хүлгээ гэж байна. Хулангийн азаргын үртэл тэнд гарсан байлгүй дээ гэж асуусан чинь. Холилдсан байхаа гинэ. Байх гэж хэлж байгаа байхгүй Хабул хаан. Сайн мэдгүй аа. Овонготын аав Бухаагийн хэсэг байгаа яг энэ номон дээр. Тэрэн дээр болохоор яг хулантай бол яг холилдож цус холилдуулсан гэж байгаа. Одоо хуланд тавьсан байх нь шүү дээ адууга. Тэгэхээр бол холилдсон гэсэн үг. Даанч нэг тэнгэрийн амьтад байсан юм. Хулангийн хөл дагаж 20 жил шандсчаар чинь ямар их бэрт хийхэтэ болох вэ гэж байна. Одоо нийлсэн нийлээгүй яг бас ер нь бол хулангийн хөлийг дагна гэдэг маань тухайн адуу бас шандсаж сайжрах нь байна л да тий. 20 жилд 5 адууны үе явчихсан шүү дээ. 5 үе тэгэд явчихаар цаанаасаа тэнхээдэ байхгүй яадаг юм. 5 үеийн бүхтээ тэнцэнэ гэсэн үг шүү дээ чинь. Гүүг нь маниус шиг саагаад айрагдаад байсан биш. Зэрлэгээр нь орчихсан юм чинь азарга нь булчинлаг
гүүн булчинлаг, говийн ус ундраг муутай газар аахт өвс идэж өссөн гэхээр сортой байхгүй яах юм. Тэнд бас адуучны их ухаан байна. Хуланд хэвтүүлсэн ч байж болно. Адуучны миний мэдэхгүй бас ухаан байна тэнд. Малчин хүн өөрөө тэр адуучны ухааныг биширсэн гэж бодохоор сор юм байгаа зү. Би ч бас адуу юмныг сургаж байсан гэхэд тэгтлээ сайн эцэг мал гаргаж барахгүй. Дүүцэхгүй байлаа. Энэ Бухагийн 20 азаргаас их Монголын тэр эмнэгүүд гарч ирсэн юм шүү гэж юм. Бухагийн 20 азаргаас их Монголын тэр эмнэгүүд гарч ирсэн гэж юм. Тэгэхээр яах нь вэ? Бухагийн энэ азаргууд байгаагүй бол те бас дайн тулаанд бид нар ялаач үгүй ч байсан багаз. Тэр буха манайхтай тэгж их бүлдэж амьдарч чадахгүй. 20 жил хээрээр явсан хүн олонтой ойр явж чадахгүй. Хүний үнээр үнэртэж чадахгүй юм билээ шүү. Манайхтай 2 жил ойр амьдраад тэгээд л нүчгсэн. Говьдоо явлаа. Танд 3 азраг үлдээ. Би гүүнүүдээ аваад явъя. Танаас харин 5 азраг авъя. Цус хойлъё гэд явсан. Ийм л юм болсон юм да гэж юм. Бухагийнх нүүхийн алдад би хамтаар говь тийш нүүж үзэхээр болоод дангаараа 5 цэрэг аваад бухатай хамт явлаа. Тэгж явхдаа бас хавтгай хөөж явдаг тэмээчин бүлд очиж танилцваа. Тэмээчд гэвэл ер нь ангууд олхнуудад байдаг. Би тэднийг бага зэрэг мэднэ. Хэрээдэд бас тэмээчд байна. Гэхдээ цөөхөн. Гэтэл ямагт зэрлэг тэмээ бараадаж яваа бас нэг дангаар суурших Бадан гэдэг өрх бүл дээр очисон юм. Бадангийнх 5 өрх бүл. Хавтгай хөөж явдаг гэхээр 9 усны дайтад нүүж явнаа гэсэн үг шүү дээ. 4 хоногийн усыг би яана гэж гайхаж байхад 9 хоногийн усны хооронд нүүж явдаг айл гараад ирсэн дээ. Тэмээ чадахч хүн 9 хоног ус уухгүй байж чадахгүй. 4 усны хооронд цэргээ зохиоё гэж бодож байтал 9 усны хооронд цэргээ зохиоё гэдэг бодолтой болж хүмүүний чадамжийг хайхаж байж билээ. Хавтгаан жимийг бид зураглаж авлаа. Тэр айл өөрөө зураглаагүй. Би өөрөө хамт яваад хавтгаан жимийг тодолж тангууд руу ордог 8 жим, зөрчид рүү ордог 2 жим мэдэж авсан. Гим нь 9-13 хоногт ус таарах газар жим холбогдож байгаа нь их төвхтэй байсан. Нэг сэжим төрсөн нь тангуудын өмнөр явж байгаад хижрийн орон руу орох 4 жим байгааг гадарласан. Хижир гэдэг нь хивс нэхэгчдийн орон. Хаяа нэг зөрчдөд хивс нэхэгчид тэмээн жингээр ирнэ. Тэдний ямар жимээр яваад байгааг нь бүдэг барахтай. Тангуудын нутгаар дайрч явдаг учраас тангуудад хөвчлэн идээ бараа нь үлдэж зөрчдөд хаяа нэг орж ирдэг. Бидний холбоос тангуудтай муу байсан учраас биеэр очиж байсангүй. Тангуудын нутагт тэр жим байдаг гэж бодоход эзэнгүй жим дөрвч байгааг ажсан. Өөрөөр хэлбэл Монголд ч хамаарагдаж болохоор эзэнгүй нутгийн орон зайгаар зарим газар 2 хоногийн усны орон зайтай жим байсан. Тэнд хүн суугаагүй учраас эзэнгүй гэж үзэн шүү дээ. Бид чинь яг тулсан орон зайтай байгаагүй. Дундын эзэнгүй бүс заавал оршоод байдаг. Иймээс тэнд эзэн суух ёстойг ухлаа. Говь манах гэдэг байсан боловч говь гэдгийг бүтэн мэддэггүй явснаа ойлгов. Ингэж ерөнхийдөө сул нутгийг бүртгэж тойндоо багтаасан. Тэгж биеэр морилоогүй бол тэр сул нутгийг тойндоо багтаах тэнхээ хөрөхгүй байсан бизээ. За ингээд би зуны ихэнх сараас ахуулаад намрын адаг сар хүртэл сул ардуудаар хисч бид замдаа ан хийж бараг 40-од ирвсний арьстай буцаж ирсэндээ. Тэнд ирвснээс олон юм байсангүй дээ. Хулан, зээр, хавтгай хитрхи элбэг байв. Хамгийн өнөд хүрдэг сүртэй арьс гэхээр ирвснийх. Тэрүүгээр хөөхөн ах дадуу авчихна. Эдэшний өхөр аавна. Тэгэхээр явсан газараас ол золно гэдэг нь энэ шүү дээ хөө. Ирвэж нутагтаа ирээд 40 ирвсний арьсаа олохнуудад тушаасан. Ирвсний арьс чинь тэр үед хамгийн үнэтэй. Юу нөгөө хар булга, хар үнэг. Нэг ирвсний арьс 3 өхрээр үнэлэгдэнэ. Нөгөөхөө тушааж үхрээр солиод баяцсан. Тэр өхрүүд чинь бор ардуудаа тэтгэх, бор ардуудаа тойндоо оруулах гол хүч шүү дээ. Уг нь тэрнээс ихийг агнаж болох байсан ч даацсан л тэр байсан юм. За тэгээд би чинь 100-аад өхөр авсан. Адуун сүргийнхээ чанарыг сайжруулсан учраас өхөр сүргийнхээ чанарыг сайжруулах гээд шунчсан болохоор зөрчдийн нутгаар байдаг бүдүүн хүзүүд улаан өхөр оруулж ирсэн гэж байна. Аливаа амьтны чанарыг сайжруулах гэвэл эмийг нь дөхүүлсэн дээр байдаг юм гэж байна. Шууд тэр зөрчдийн бүдүүн хүзүүдийн бухыг оруулж ирэх юм бол манай нутагт идээшгүй гэж байна. Тэр өрийн газрын хүч суудаггүй амтаан гэж байна. Адуун дээр болоод байдаг ч өхөр дээр болдоггүй талтай. Тиймээс дан үнэ оруулж ирсэн гэхүү дээ. Ингээд бүдүүн хүзүүдийг нутагшуулахад тал нь хяарч идэш болчихсон гинэ. Өөр төлөө үлдээж чадаагүй. Харин тал нь нутагт шингэж манай өхөр сүргийн мах сүү аривчсан талтай гэж байна.
зөрчдийн бүдүүн хүзүүт гинэ. Зөрчид гэдэг чинь одоо урд нутгаар шүү дээ, тий. Говь нутгийн урагшаа гэх юм уу? Залгаа байсан газар гэж байгаа. Тэгэхээр арай дулаан гэсэн үг л дээ. Тэгэд манад орж ирэхдээ тал нь үхээд тал нь бол яг идээшээд манай өхөр сүргийн чанар сайжирсан байх нь шүү дээ. Одоо илүү биерхүү мах ихтэй бас сүү ихтэй болсон байх нь. Ингээд эрэмгийн хурдан бөгөөд даацтай адуутай. Их мах сүү өгдөг өхөртэй болчихсон бид цаашаа хуц ухны эрэлт гарсан гэж байгаа. Мэргэдийнхэн үнэхээр торгомсог нооловтой Ямаатай аймаг гэж байна. Харин 20 төмөд уулын бор толгойд өндөр хоньтой. Тэндээс би бас эмийг нь оруулж ирсэн гэж байна. Тэдний хонь цөөхөн л дөө. Гэхдээ цөөхөн боловч шүрмэс алддаггүй зуд давдаг хоньоо гэж байна. Манайхаас хүйтэн газрын хонь учраас твэрэг алдахгүй юм. Махтай чихтэй өвлийг давдаг, даардаггүй онцлогтой гинэ. Тэгээд энэ хоёрыг авахын тулд гэрээ хилцээрийн тал дээр тохироо хийх хэрэгтэй болно нэстэ. Тэдэнд адуугаа бол өгч болохгүй байсан. Учир нь тэр чинь манай дайны гол зэвсэг. Хэрвээ бусад аймагуд тийм хүчтэй адуутай болох юм бол манайх өөрөө аюултай байдалд орох магадлалтай. Тиймээс үхрээрэл тохироо хийж солио хийсэн дээ. Ингээд 100 хонь ямаа авчран сүрхтээ нийлүүлж бүрэн төлийг нь авч нутагшуулж чадсан юм. Ард байсан ахуй нэн сайн хөдөлмөрч байсан учраас л бид чадсан юм шүү дээ. Тэгээд жинхүү санааг минь бүл маань ард маань намайг тойрон аж төрөх өрх бүлүүд ихээр дэмжсэний хүрээнд болгоод чадсан болноо. За тэгж байтал зөрчдийн үлдэгдлийг хөөж байна гэд Алтан ус манай хилийг цөмлөн орж ирж бид олон ялагдлын дараа анх удаа алтан устай дахин нүүрэлтсэн тэрээ. Энэхүү дан 18 хоног үргэлжиж бид анх удаа алтан усыг бүрэн зохиж чадлаа гэж анх удаа ялсан ялт байх нь шүү дээ. За энэ ялалт нь мэдээж нөгөө Бухагийн адуунаас үүдэлтэй. За Бухагийн мэддэгдсэн говийн жимийг ашиглан тулааны олон байршил цэргээ байршуулсан нэн тус үзүүлсэн. Дээрээс нь хурдтай соёолон морд маань бидний хуучин их насны мордоос ч хурд хүчтэй. Тэсвэртэй байсан учраас маш их давуу талыг олгож байлаа. Газар зүүн байршил, хурдтай байр сэлгэлт хоёр л алтан усыг зогсон юм да. Энэ ялалт надад маш их хишгийг өгсөн. Энд ганцхан чонсынхан 3 түмэн цэргээр дайсныхаа 30-40 төмт буюу 300-аас 400 мянга буюу 10 дахин их цэргийг зохиж чадсан учраас бусад хандлаг дотор надад алдар нэр авчирсан юм. Хэрвээ бид хүч алдах юм бол хэрэг долохнууд дэмжих хэлбэрээр байлдахаар товлож цэргээ алсуур байрлуулан хүлээж байсан боловч тэднийг ашиглахгүйгээр ялалтыг авсан энэ л их шин дээр нэг том хөдлөх болцоо гарлаа гэж. За тэгэхээр ойролцоох овог аймаг уустай хамаг Монгол дотроо хүртэл яах нь нэр олсон байх нь шүү дээ. Хабул хааны цэргүүд аргагүй шүү дээ. Тийм их цэргийг ялна гэдэг чинь бол за энэ төрлийн байдлыг ухаж байна уу? Нөгөө ялагдаж байсан бүх хотгийн тэргүүд минь тэр намрын чуулганаар надаас чи яаж чадваа? Энэ богино 3-4 жилийн хооронд алтан усын цэрэгтээ яаж дүүж чадав? Арга ухаанаа бидэнд зааж өг. Бид хүч дэм болъё гэж асуусан. Тэр цагаас хойш авах гэсэн хүн чинь 10 хуруугаа дэлгдэг гэдэг шиг их л дуулууртай болсон юм да. Нөгөө намайгаа үл тоомсорладаг отгийн тэргүүд маань гэж байна. Энд нааштай нүрийг би алдах юм бол цаашлаад төр эмгтгэх үйл бүрэн орно. Би ганцаар хүчрэхэг байгаад бусад отгоо дарлах бус бүх отгууд ийм хүчрэхэг байж сая бидний холбоо нурсан ч нураагүйч бай. Монгол түмэн алтан усад эзлэгдэхгүй аж төрж чадна гэж ойлгоод ийм сэтгэлээр аль талаараа ойр байхыг болоод өвлийн тисээр гачууртад хуралдаа хийхээр болсон юм. Та алтан усын хааны сахлаас зулгаагаад өгчихсэн юм уу гэсэн чинь тэрнээс хойш нэг их удаагүй тэр сахлаас зулгаахаас өмнө би ахуйгаа төвшигдсэн байхгүй юу? Ахуйгаа төвшигдгөөд нөөц сайтай болоод тэр дайныг хийгээд ялсан байна тийм үү? Тэгээд газар зүүн байрлалаа бас их сайн төлөвлөсөн юм байна те гэд асуусан чинь ер нь өөрсдийг нь төөрүүлж байгаад хатааж алсан байхгүй юу? Алтан усын цэргүүд ус хайгаад бүл бүлээрээ цөөнөөрөө явхаар усны дэргэд байгаа бид нар чинь ирэхээр нь л алчхаад суугаад байж болно шүү дээ. Тойроо тусаа манаад суучихгүй юу да. Дундын их усгүй газар аваачаад төөрүүлж хаяад устай газруудад өөрсдөө цөөнөөрөө суучгаад угтаж байлдаад байхгүй юу? Ер нь хатаж өгцгээсэндээ зайлвал тэд өлсөхөөрөө морио барж идээд яварсан. Зөрчил сэргүүд моргүй байхаас айдаггүй тэнэг. Тэдний агт бэлчээрээр идээшилж чаддаггүй маш хурдан жин хаяна. Агт нь говийн агтаа ургамал идээд маш хурдан цацаг алдаж тамирддаг. Тэр агтаа идсэн цэрэг нь мөн тамир алдна. Тамирцсан хүн цанхын зовлонтой. Усан дээр очихоор нь ус тосож байлдаад байхаар тэд нар төөрч будалсаар байгаад харангадаж өсөж сангаж өгсөндөө. Түүнээс бид ягаад ч 3 түмэн цэргээр 30 түмийг барахгүй шүү дээ.
Нэг хүнд хэдэн цэрэг оногдох вэ? 10 хүнийг ална гэдэг чинь чанга. Чи өдөрт 10 барилдсан ч 10 хүний дээр гарна гэж байх уу? Чадахгүй шүү дээ. Нэг өдөрт 2-ыг унгаалаа гэхэд өөрөө тамирдаж өхнө. Өнөөгийн та нар шиг шууд буудна дэлбэлээд явчихна гэсэн юм байхгүй. Тэр загц чинь зэвсэг ховор, ном сумж асуудалтай. Гар хөл биеийн хүч бэрээр л ихэнхдээ тулна. Мөн манай морид бухагийн зэрлэг адуунаас угшилтай юм болохоор говьд дисээд байгаа юм. Нэг уснаас нөгөө ус руу хялбар давхдаг. Би өөрөө усан жимээ сайн мэдээд цэргүүддээ заагаад өгчихсөн. Усаал манад байхад сүргээрээ ороод ирэхээр дарчхна. Тэгэхээр хүч тамир муутай цэргүүд дутаана биз дээ. Өөр нэг ус руу баримжаалаад очихоор дахиад монголчууд цөөхөлөө байсан ч тэнд ноёлох байдлыг авна. Тэгээд ихэнхийнх нь харангатуулж алсан юм да. Мөн сайн төлөвлөж, бутлаж, салгах хэрэгтэй. Дайны ард нууц байдаг юм аа. Ямар ч тач би ингэж өөрийн нутаг дээр хэдий цөөн цэрэгтэй байсан ч ямар ч гадныхныг төөрүүлж, бодлуулж байгаад ийш тийш туулгаж байгаад хөнөөчихдөг чадамжтай болж ирсэн. Байгалийн хамгаалтын нэг баг нь босч ирж байгаа юм аа гэсэн. Адуу сайтай байна гэдэг чинь яг зүгтаж төөрүүлж байгаад олон дахиулаад ирэхээр чинь арын албанаас цэргүүд салчихна шүү дээ. Арын албанд чинь хоол явж байгаа, ус явж байгаа, бүх юм явж байгаа гинэ. Тэдний арын алба өөрийнхөө морин дээр биш тусдаа ачлахтаа явдаг гэж байна. Хамгийн түрүүнд тэрийг нь дээрэмдэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид өөрсдөө бас давуутай хоолтой болдог. Хамгийн эхлээд олхнууд аймаг арын албанаас салгаж өгч байгаа юм. Тэгээд Идэр баатруудыг нь бидэн рүү туугаад өгнө. Тэгэхээр нь бид нар тэр хатан амын тийшээ усгүй газар руу дагуулan төөрүүлж тавьж байгаад хөнөөчихсөн. Хэрвээ хатан амнаас тэд нар амьд гараад бид нар ялагдчихлаа гэж төсөөлвөл хэрээдүүд наан хангаан бүс рүү дөрөн түмэн зэргээр хүлээж байгаа шүү дээ. Ингээд олон самбалгат үйл ажиллагаа эхэлж дайцсан юм да. Сайхан дайн байсан шүү. Ёстой цэргээ алдахгүйгээр хохирол багтаагаар дайны цэргийн тоолон зэвсэг их төмтийг хорооно гэдэг чинь багтал байлгүй яах вэ? Олхнууд бол тэнд хүнс нөөцөөсөн салгах үүрэгтэй. Бид нар цөм хүчингэн нурна. Тэгээд үлдсэн нь хоёр тал руу дутаагч гарч ирэх юм бол тэндээс олхнууд урдаас нь тосоод хэрээд хойноос нь тосоод байлдаж байгаа. Баруун зүүн жигүүр рүү ихээ урт говь байгаа юм чинь цогтаахгүй. Тиймэрхүү дайн байлаа да. Энэ мэт бас олон дайн болсон гэж байна. Хамжааргалж чаддаггүй ард дотор чинь их сонин юм байдаг юм байлээ. Хажуу бөөрний имээ өвөө бол хэлбэрхэн шүү дээ. Миний цаг үед ард түмнээ бярдах аргаар засаглах гээд байдаг муу замтай ханууд ихтэй байлаа гэж байна. Тэр үед одоо яах нь энэ ардуу дотор те ийм сонирхолтой ард байсан байх нь. Тэрийг одоо бухаатаа уулзснаар олж мэдээд тайж те эдний бүгдийг ингэж засаглах ямар ухаан байна гэдгийг бас хабуулхан бодож нэлээд толгоогоо ажилуулсан гэж энэ номон дээр бол гарсан байлээ. Одоо тэрний ярих юм бол бас нэлээд их юм болно. Өнөөдөртөө бол яг ингээд энэ ген сайжруулалт те агуулгаар ярьж байгаа учраас хүн дээр ч бас яг адилхан. Монголчууд ч одоо Европын одоо сэтгэл зүй философиос ялгаатай нь хүнийг бас амьтан гэж үздэг байсан, нэг төрлийн амьтан. Бусдаасаа илүү тийм давуу эрхтэй биш. Одоо зэрэгцэж амьдрах те бусад ан амьтныг яах нь хайрлж хамгаалах одоо хэрэг хүнсэлж байгаа бол тэрийг гаршуулж өөр удмын өсгөж бойжуулж иж тэрийг одоо хүнслэх бүр болохоо байлаа гэхэд ан аавд гарах гэсэн ийм ёс жудагтай. Түүнээс би л одоо хүн гэсэн шиг те бусд нь амьтан болохоор ингээд яасан ч яадан гэдэг тийм одоо барууны хандлага биш. Бидний сэтгэл зүй бол арай өөр. Ийм эн тэнцүү хүндэтгэлтэй хандсан. За их засаг хуулийн дээр ч гэсэн энийгээ тусгаж өгсөн тийм өөр философтоор түн байгаа. Тэгээд нэг анзаарсан юм нь өнөөгийн бид нар бол хитрхи бас туушраад байгаа юм байна гэж бол харсан. Одоо энэ нөгөө цэвэр Монгол адуу гэдэг ч юм уу те тэрэн дээр бидний өвөг дээдс бол яасан байх нь улам сайжруулж ирсэн байх нь шүү дээ те. Ер нь ямар ч амтан ингээд цус сэлэхгүй байх юм бол давжаардаг те чанар нь муудаа явчихсан юм билээ л те. Нохоо гэхэд одоо анх чонноос гаралтай гэж аахгүй. Нэг туршилт хийсэн хэсэг байгаа. За тэрийг би айл ном дээр уншлаа. Тэрийг хаагаад болоогүй. Тэн дээр бол агуулга нь анх чон байжгаад чон бол аливаа амтны одоо сэг зэмээр бас хоолт юм байна л да чон чин. Тэгэхэд нохоог бол тэгж сэг зэмээр биш. Яг нь чоны бэлтэргийг гаршуулахдаа өөрсдөө идэх хоолноос ингээд өгөөд гаршуулсан чинь нөгөө шүд мүдэн муу өнгө зүснэ одоо чон шиг тийм сорлог биштэй ингээд муудаад ирсэн гэж аахгүй. Илүү нөгөө хүний гар харсан те хоолоо өөрөө олж идэх чадвар, байгаль дээрх олж идэх чадвар нь муудаад ингээд нохоо нь хоорондоо бас үр төлөлтэйгээ нийлж ингэж үр удам нь үлдсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр цус бол ингээд ойрцсон учраас бас ингэж чанар нь муудсан.
Тэгэхээр ингээд хязгаартай хүрээлэлд ингэж цус сэлгэгдээд байх юм бол чанар мууддаг. Тэгэхээр хол зайтай, за өөр юм газрын сөрөгтэй цус солилдох юм бол илүү ингээд сайжрах боломжтой байдаг. Тэрийг нь ашиглаад манай энэ адуугуун дээр гихтэл одоо авг отгууд нь тусдаа ингээд өөрийн гэсэн юм дан ийм айраг хийдэг те нилээ ийм сүү сайтай адуунуудтай байхад зарим нь болохоор ингээд газар тариалан эрхэлдэг газар нь нилээ ийм хүчтэй одоо анжис чирэх ч юм уу те тийм чадвартай ачлагны тийм мордууд буюу юм хүчрхэг болгож тэр мордуудаа адууга сайжруулдаг байсан байх нь. Зарим нь болохоор гоёлын чиглэлээр те одоо яг араа бадуу гэдэг штэ ийм өндөр дан хар өнгөөр хар өнгийг юу гэдэг вэ адуун дээр харахад бол ийм хар те гоё гялалцсан хар өнгийн өндөр ийм адуудыг тэд нар бол хүчтэйч биш сүү сайтайч биш зүгээр харагдсан гоё байгаа. Тэр гоё адуудаа яах нь нөгөө хүнд бэлгэлдэг байсан байгаа байхгүй юу? Одоо улс төрийн зорилготой олон улсын зорилготой те олон улсын ингэж зочид гүйчтэд ингэж бэлэглэх зорилготой тэгж өсгөж үржүүлдэг байсан юм байна. Тэгэхээр яг цэвэр цусны Монгол адуу гэж туушраад байхгүй минийхаар бол ингэ сайжруулад явах хэрэгтэй юм байна. Хэрэгцээндээ тааруулаад те сайжруулад явах хэрэгтэй юм байна. Үнэхээр сайн чанарын айраг үйлдвэрлэдэг одоо манай аймаг тийм брэнд бүтээ гэж ивэл сүс сайтай адуун сүргээс одоо гүүнүүдийн авчирч цуглуулж яах нь тэр аймаг тэр брэндээ гарах нь штэ. Манай аймаг бүсийнхэн ч юм уу дан хурдны юугаараа сайжруулах гэх юм бол тэр чиглэлтэй өөр одоо яах юм хурдталдаг тийм адуутай улс орноос тэр адууг нь авчираад цус сэлгээд ингээд сайжруулад явдаг байсан байх нэ тий. Одоогийн шиг бас нэг тэгж хитрхи туушраад байдаггүй байсан байх нь штэ. Гэж би бол хувьдаа ийм бодол төрсөн. Хүн дээр ч гэсэн одоо 98 2 дугаар дугаар дээр байна уу? Нэг хөх толбны учир гэдэг дугаар байгаа штэ. Тэн дээр тойроод хүн сүрэг энэ халтаа нурууг тойроод 13 төрлийн арьстай хүн байсан үүссэн гэж байна штэ. Тэгээд тэр 13 арьснууд нь болохоор тус бүрдээ өөрийн гэсэн онцгой чадвартай. Яг энэ саяны нөгөө морь шиг те зарим нь хурдталдаг, зарим нь өнгө зүс сайтай гэдэг шиг 13-ла тусын өөрийн гэсэн онцгой чадвартай байсан байгаа энэ одоо бүлүүд нь гэх юм уу, хүн сүргүүд нь гэх юм уу. Хүүхд толботой байдаг буюу тухайн үед бүр хүүхд нуруутай байдаг байсан хүн сүрг нь бидний өвөг дээдс нь болохоор тэр 13 арьсны тэр онцгой чадварын 7-гийн гендээ авч чадсан. Гендээ ингэж шилжүүлнэ гэдэг маань бас тийм амар ажил шүү дээ. Сайн дуулдаг хүний хүүхэд заавал сайн дуулдаг байж чаддаггүй шүү дээ. Тэгээд тэр генийг яг сайн дуулдаг болтол нь хүүхдэд тэгж ген дамжуулна гэдэг тэр аргыг манай өвөг дээдс мэддэг байгаад тэр 13 арьсны 7-гийнх нь онцгой чадварыг гендээ хоримтлуулснараа бид нэр хөх нуруутай байсан. Тэр 13 арьс донд хөх арьстай гэж байдаг байсан гэж байгаа. Тэгэхээр бид яг энэ хөх толб шиг тийм өнгөтэй. Тэгэхээр тэгж гендээ авч чадсанараа бид нэр хөх нуруутай тийм хөх толбтой болдог байсан гэж тухай гарч байгаа юм. Хязгаарлагдмал орон зайд одоо удам дамжих тутам тухайн сүргийн одоо чадвар нь муудаад байна шүү дээ, чанар нь муудаад байна шүү дээ, энэ амьтад дээр яг тэр шиг хүн дээр ч гэсэн тэгж мууддаг байхгүй. Тэгэхээр бидний өвөг дээдс яадаг вэ гэхээр за тэр 13 арьстаас заяа. За хөх арьст нь устдад алга болдог гэж байгаа юм. Алга болсон гэж байгаа. Одоо хэдхэн тооны хөх арьстай хүн үлдсэн дэлхий дээр манай өвөг дээдс болохоор хар арьснаас бусад заяа хөх арьс нь устсан гэхээр бусад 11 арьс байж тээ. Тэрэн дээр болохоор энэ Европууд орж байгаа, Азууд орж байгаа те Хятад, Солонгос, Энэтхэг гэдэг энэ бүгд орж байгаа. Бусад 11 арьстантай цусаа сэлбээд онцгой чадвараа цусандаа гендээ сэргээдэг байсан гэж байна. Тэгэхээр үе ирлээдж чинь гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь улаан арьстан гэж байгаа. Тэр улаан арьстан биднийхэр бол индианчууд биш шүү. Яг тэр тайлбар дээр болохоор нөгөө улаан өстэй Европууд байдаг шүү дээ. Хөмсөг өс нь ингээд улаан. Тэр хүмүүсийг улаан арьстай гэж номон дээр бичсэн байгаа. Тэд нар бас өөрсдийн гэсэн онцгой чадвартай байдаг байна л дээ. Тэгэхээр тийм хүнтэй ч юм уу те цусаа яах нь сэлгэж нөгөө анхны тэр 7-гийн онцгой чадварыг сэргээдэг байсан юм байна. Гендээ. Тэгэхээр бид нар хитрхи их туушраад те цэвэр одоо монголч гэдэг юм уу те одоо эрлийцчүүл болдгоо хятадууд ч гэсэн нэг арьсныхаа төрөл шар үлээ ямар арьс төлөө арьсныхаа төрөл орж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яах нь хитрхи зөвхөн одоо нөгөө цэвэр цус гэхгүй бидний өвөг дээдс чинь бас тэр цусаа сэлбэж сайжруулдаг байсан байна. Тэгэхээр хэд тоошрохгүй яах нь бас нэг цус мосаа ингээд сайжруулад явах хэрэгтэй. Гэхдээ цус холдолт гэсэн бас нэг ойлголт байгаа. Цус ойртолтын эсрэг хитрхи олон одоо нөгөө цаг уурт байдаг тэр гений мэдээлэл буюу 3-аас дээш орон зай мэдээлэл нэг юм бие цуглахаараа агныг нь дахаа мэдхгүй тийм нөгөө
доголдол үүсээд сөрөг үр дагавар гардаг юм байна. Гэхдээ цаг уураас шалтгаалж байгаа шүү энэ ирлээс гэдэг юм. Түүнээс арьс өнгө мөнгө бол энд бол хамаагүй. Одоо жишээ нь зүүн Азийн орны ялгаагүй Аз царайтай хэрнээ тэр чин одоо жилийн 4 улирал ч юм уу эсвэл 2 улиралтай байгаа шүү дээ. Борооны улирал, дулааны улирал гэд. Тэгтэл бид нар бол яг нь 4 улиралтай өвөл болдог улсын газар нутгийн хүмүүс байгаа. Тэгэнгүүт яг нь Монгол хүн зүүн Азийн Тайланд, Вьетнам хүнтэй суучлаа гэж бодоход гарна сайжирж байгаа гэсэн үг. Ген сайжирж байгаа. Гэтэл тэр гарсан хүүхэд маань бүр энэ хоёр цаг уураас бүр шал ондоо одоо магадгүй Аляскаас ч юм уу байнга ихвчлэн өвөл байдаг хүүтэн орны юм 3 дахь цаг уурын амьдардаг хүний цус холилдчихлоо гэж бодоход эвгүрж ирж байна гэсэн үг. Тэгэхээр цаг уур нь 3-аас дээш болоод ирэх юм бол нэлээд юм аюултай болж ирдэг юм байна. Тэгэхээр бид нар бол генээ сайжруулахдаа эрлиз байвал эхний одоо үедээ бол маш сайн. Хоёр талынхаа хамгийн сайн шинжүүдийг авч төрдөг гэж байгаа байхгүй. Хоёр дахь үе дээр болохоор одоо Тайланд Монголтой суулаа гэж бодоход нэг бол Тайландаас суух хэрэгтэй, нэг бол Монгол хүнтэйгээ суух хэрэгтэй. Гарсан хөлт маань. Одоо ээж аваа аль нэг талын нутгаас суух нь шүү дээ. Тэгэхгүй 3 дахь талдаа дахиад нэг өөр одоо суух юм бол эрсдэл өндөртэй, цус холдох эрсдэлтэй гэсэн үг. За энэ мэтчлэн бид нар бол сайжруулалтыг хийдэг байсан байна. Дээрэс нь энэ саяны ярианаас нэг ойлгох юм нь одоо адууных жишээ нь бол өвөг нь хулан гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо ямааны өвөг дээдс нь бол янгир ямаа ч юм уу өвөг дээдстэй нь одоо цус нийлүүлэхээр илүү сайжирдаг бас гэсэн үг. Тэр өвөг дээдсийнх нь мэдээлэл тэр генд нь сэргэж ирэх нь байна л да. Тэгж сайжруулалт хийж бас болдог байх нь. Тэгээд өнөөдрийн агуулгыг бол нэг иймэрхүү зүйлийг бол ярихаар бэлдсэн байсан. За тэгээд дараагийн цувралыг болохоор би Хар Хадаан Баатарын номноос оруулъя гэж бодож байгаа. Хар Хадаан Баатар нь болох Жамуухан аав шүү дээ. Жадран овгийн хүн байгаа. Маш алдартай. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд маш алдартай хүн юм бэлээ. Гэтэ би болохоор тэр номыг мэдээж бүхнээр нь бол оруулахгүй. Яг тэр бага насных нь хэсгийг нь оруулах гэж байгаа. Маш сонирхолтой амьдралыг туулсан буюу Баавгаатай хамт амьдарсан юм бэлээ. 7 насныхаа шинжээнд болж ахт нь овг отогт нь дайралт ирээд тэгээд нөгөө цухтаагаад ой мод руу очисон чинь төөрцөн тэгээд тэнчэнэ хэдэн жил болоо гарч ирсэн гэлээ 9 жил гэдэг үл яадаг лээ. Тэр үедээ Бавган Бамбуурштай хамт амьдарсан. Тийм хүн юм бэлээ. Дэлхийн түүхэнд яг Бавгаатай хамт амьдарсан хүн байдаг үгүй юу мэдэхгүй байна. Кино зохиол дээр болохоор за Маугли бол Бавгаа 90 сэдвэртэй хамт амьдарсан байдаг тийм яг тэгж гардаг. Тэгэх юм бол Монгол тийм Бавгаатай амьдарсан тухай хэсгийг нь одоо оруулъя гэж бодож байгаа. Онгодын ярьсан ном гэж байгаа. Гэхдээ яг зарим хүн итгэхгүй байх магадaltaй. Гэхдээ үнэн ч худлаач за зохиол гэдээ ойлгочих юм бол маш сонирхолтой тийм зохиолын хэдэн дугаар орох болно. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.